Олон хүн эмнэлгийг тэмч тайвшруулдаг газар гэж боддог байх. Үнэн дээр зарим хүмүүс эмнэлэг өөрөө л нэг тийм цаанаа айгүй төвшөөстэй мэдрэмж төрүүлдэг хэмээн зөндөө ярьдаг. Хэрвээ та тэдний нэг бол одоо үзэж байгаа юм бичлэг танд тийм ч их тус авчихгүй байх гэдэгт итгэлтэй. Энэ бичлэгийг Paranormal Encounter гэдэг Reddit дээр No Tower 5558 гэх харигтай нэгэн хэрэглэгч нийтэлжээ. Бичлэг дээр олон жилийн өмнө хаагдсан гэх нэр нь тодорхойгүй эмнэлгийн дөрөвдүгээр давхар харагдана. Нийтэлсэн хүний хэлснээр хамгаалтын ажилтнууд ээлжид шалгалтаа хийж байхдаа энэ явдалтай тулгарчээ. You need to come to 369 because we're experiencing a ghost. Big time. Literally. Oh, yeah, there it goes. Seriously, come look at this. No, it's gonna stop. So if you know it, say hi. Ethel, Paul? Ethel, what's wrong with you tonight? What? What's wrong, Ethel? Where is the like? Бичлэгийн турш өрөөнд дотор хэд хэдэн гэрэл асаж унтарч байгаа нь харагдана. Нэг мөчөд бүр зурагт өөрөө асаж байгаа мэт харагдана. Энэ бичлэгийг бүр сонирхолтой болгож байгаа өөр нэг зүйл нь эмнэлгийн ажилтнууд ийтэл өнөө орой чамд юу тохиолдов вэ гэж асууж байгаа нь сонсогддог. Энэ үгнээс харахад орхигдсон тэр давхарт тэд өмнө нь ч иймэрхүү ачаалттай зүйлстэй нүүр тулж байсан байж магадгүй ажээ. Бичлэгийн уур амьсгал өөрөө л хангалттай чихүүц төрүүлэм. Ялангуяа тэр хэсэг олон жилийн турш хаалттай байсан гэж бодохоор бүр живгүү санагдана. Мэдээж саяны болсон үйл явдал энгийн тайлбар хийж болох л хуучин эмнэлэг цахилгааны асуудал гарах нь тийм ч ховор зүйл биш юм. Гэсэн ч ажилтнуудын хариу үйлдэлээс харахад энэ явдал тэдний хувьд ч бас бүрэн энгийн зүйл байгаагүй бол л та. TikTok дээр Neil Brock хэрэгтэй 2023 оны 2 сард өөрийн хаягтаа нэгэн шинэ бичлэг нийтэлжээ. Уг бичлэг нь түүний зочны өрөөнд байрлах гэрийн хамгаалтын камерын бичлэг байжээ. Neil-ны хэлснээр бичлэг хийгдэх үед тэр буудан дээрээ санамсаргүй унтчихсан байсан ажээ. Харин дараа нь камерын бичлэгээ эргүүлж үзэхэд харсан зүйл нь түүнийг үнэхээр их айлгсан байна. Хинтээ хаалгануудын зүгээс хачирхалтай жимээ гарч байгааг сонсож болно. Удалгүй тэдгээр хаалга өөрөө аажмаар хөдөлж эхэлдэг. Нойл нь хэсэг зур сэрж эргэн тойрноо харж байгаа мэт харагдана. Гэвч удалгүй дахин буудан дээрээ унтаад өгдөг. Хэсэг хугацааны дараа бичлэг өөр нэг мөч рүү шилжинэ. Энэ үед найлан дахин унтаж байжээ. Гэтэл энэ удаа нэг хаалга гинэт хүчтэй савж хаагдана. Чанга дуунаас олж найлан тэр даруйсэрч юу болсныг ойлгох гэж эргэлзэн эргэн тойрноо хардаг. Энэ бичлэгийг илүү төвшөртэй болгож байгаа нэг зүйл нь өмнөх хэсгийн аажим өрнөл юм. Хаалга шууд хүчтэй хаагдаагүй. Харин эхлээд баг багаар аажмаар хөдөлж байгаа мэт харагдана. Дараа нь тэр чанга огцомдоо гарч ирдэг. Тиймээс зарим үзэгчид үүнийг ямар нэгэн гаж үзэгдэл байсан гэж тайлбарсан нь ойлгомжтой. Ялангуяа хоёр дахь удаад хаалга маш хүчтэй хаагдаж байгаа нь бүрчээгүй санагдуулна. Мэдээж болсон явдалд энгийн тайлбар байж болох юм. Магадгүй байшин доторх агаарын урсгал эсвэл камерын гадна байсан бидний хараагүй өөр ямар нэгэн зүйл нөлөөсөн байх боломжтой. Гэсэн ч хаалга хэрхэн хөдөлж хамгийн сүүлд нь хүчтэй савж хаагдаж байгаа байдлаас нь нэг л өр босыг харагдана. Тиймээс ч энэ бичлэг цацагдсан цагаас хойш олон хүний чихүүцийг хүргэсэн баха. Дараах бичлэгийг Reddit дээр Crafted гэх хаягтай нэгэн хэрэглэгч үдсэн хүн болгоныхоо арсыг харьцаалan нэгэн бичлэгийг нийтэлжээ. Постын тайлбар дээр нийтэлсэн хүн өөрөө болон найз нь оройн цагаар тогтмол алхдаг байсан бөгөөд алхаж байхдаа ихэвчлэн гаж үзэгдэл гэр бусын паранормал зүйлсийн талаар ярилцдаг хэмээжээ. Нэгэн шөнө тухайн бичлэгийг нийтэлсэн хүн фитнес руу явахаар зам салсны дараа найз нь ганцаараа гэрлүүгээ алхахаар шийдсэн байна. Тэр эрдэнхөөс илүү урт бас нэлээд чихүүц төрүүлэм замаар явж байхдаа замдаа урдын адил самсаргуу зургнууд авч ижээ.
байжээ. Постын дагуу найз нь эхэндээ ямар нэгэн амьтны зураг авчихсан байх гэж бодсон байна. Гэвч дараа нь зургийн гэрэлтүүлэхийг нэмэгдүүлж үзтэл харанхуй дунд зогсож байсан түүнээс хавгүй гачхалтай нэгэн зүйл анзаарагдсан байна. Мөн нийтлсэн хүн уг зургийг гэрэлтүүлэхийг нэмэгдүүлснээс өөрөөр огт засварлаагүй 100% их хуваараа байгаа гэж мэдэгдсэн байна. Тэд маргааш өн тэр газарт буцаж очих үедээ араас нь хэн нэгэн дагаж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн чимээнүүд сонссон хэмэжээ. Бичлэгдээр харагдаж байгаа шил нь хол харанхууд ямар нэгэн зүйл зогсож байгаа нь тодорхой харагдана. Гэхдээ тэр зүйл яг юу болох нь тодорхойгүй хэвээр. Гэсэн ч түүний сүүдэр биеийн хэлбэр нь анзаарсан даруйд л нэг л тийм паранормал ер бусын санагтахаар харагдаж байна хэмээн олон хүмүүс үзжээ. Гэхдээ энэ нь бидний харж байгаас ч илүү энгийн зүйл байх боломжтой. Магадгүй харанхууд хэсэгчлэн халахлагдсан жирийн нэг хүн байсан ч байж болно. Мөн зургийн гэрэлтүүлгийг нэмэх үед зарим хэлбэрүүд бодит байдлаас илүү хачин харагдах тохиолдолч бий. Гэсэн ч тэр дүрсийн хэлбэр өөрөө хангалттай төгшүүртэй харагдаж байгаа учраас энэ зургийг зүгээр нэг үл тоомсорлоход дэндүү хэцүү. Харин та энэ амтан эсвэл дүрсийг яг юу байсан гэж бодож байна? Доор комментэд сэтгэлдээ хуваалцаарай. Reddit-ийн UFO subreddit дээр Iron Baboon гэх нэгэн хэрэглэгч нэгэн жихүүц төрүүлэн бичлэгийг олон нийтэд илгэжээ. Уг бичлэгийг 2026 оны 3 сарын 25-ны оройн 7 цагийн орчимд Катар улсын Доха хотод хийсэн байна. Тухайн үед хүчтэй аян цахилгаантай бороо орж байсан бөгөөд бичлэг эхлээд удалгүй хачхалтай хэсэг нь шууд гарч эхэлдэг. Богинохон эм бичлэгийн турш шуурганы дунд тэнгэрт 3 гэрэлцэн бөмбөлөг хөдөлж байгаа нь харагдана. Цаг агаар маш муу байсан ч тэдгээр гэрлүүд үүлэн дунд цахилж буй аянгаас тусдаа тод ялгарч харагдаж байжээ. Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь тэдгээр бөмбөлгүүдийн хөдөлгөөн юм. Тэд аянгийн цахил эсвэл санамсаргүй гэрлийн тусгал шиг огт харагдахгүй байсан байна. Тиймээс ч олон үзэгч энэ бичлэгийг UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетэй эсвэл тайлбарлашгүй агаарын үзэгдэлтэй холбон тайлбарлаж эхэлжээ. Мэдээж тэр гэрлүүд энгийн нисэх онгойд эсвэл тэнгэрт байсан өөр ямар нэгэн жирийн объект байж болох юм. Гэхдээ тухайн үед шуурга болж байсан мөн бичлэгийн чанар хязгаарлагдмал байсан учраас камерт яг юу буусныг баттай хэлэх бараг боломжгүй ажээ. Гэсэн ч 3 гэрэлцэн бөмбөлөг үүлэн дундор хөдөлж байгаа мэт харагдах тэр байдал нь бичлэгт маш нууцлаг уур амьсгал төрүүлнэ. Дараах бичлэгийг Рики Хил гэх эмэгтэй 2025 оны 6 сард өөрийн TikTok хаягтаа нийтлжээ. Тэр бичлэг дээр 2019 онд гэртэн болсон нэг хаширхалтай чөхүүц төрлийн явдлын талаар үзэгчдэд тайлбарлаж эхэлсэн байна. Гэрийн хамгаалтын камерын бичлэг эхэндээ харьцангуй энгийн мэт харагдана. Гэхдээ хэдхэн секундын дараа байдал нэг л эвгүй болж эхэлдэг. You will see as the light dims and then brightens and then it will dim again. And then it will brighten again. And if you look past, like towards the kitchen area, right about, let's see, one more time maybe. Right now, you'll see her. You can see her coming through. She comes, turns around, walks past towards the kitchen area again. And then you'll see an orb dip out at the end. Also, if your brightness is not turned up, make sure to turn that up or else you can miss her. Таны харж байгаачлан бичлэгийн турш байшин доторх гэрэл дахин бүдгэрж буцаад тодорч байгаа нь харагдана. Энэ нь бичлэгийн уур амьсгалыг өөрөө л нэг тийм чихүүц төрүүлэм эвгүй болгож байна. Гэхдээ энэ бичлэгийг хамгийн ачаалттай хэсэг нь энэ биш байлаа. Яг энэ хэсэгт сүнс мэт бүдгхэн эмгтэй дүрс байшин дотор алхаж байгаа мэт харагдана. Тэр галтгооны хэсгийн хажуугаар өнгөрч дараа нь алга болчихдог. Дүрс нь маш бүдэг боловч хөдөлж байгааг нь анзаарсан даруйд шууд ялгарч харагдахуйц тод байлаа. Постын тайлбар дээр Рики тэр эмэгтэй нэрийг Мэри байсан гэж бичжээ. Түүний хэлснээр Мэри өмнө нь тэд хажуугийн байшинд амьдардаг байсан гэнэ. Түүхийн дагуу Мэри хэд хэдэн эрэгтэйтэй нууц харилцаатай байсан гэх бөгөөд тэдний нэг нь Рикигийн ондоо амьдарч буй энэ байшинд амьдардаг байсан гэжээ. Мөн Рикигийн хэлснээр Мэригийн нөхөр үүнийг мэдснийхээ дараа тэр эрэг хөнөөсөн гэх цуу яриа тархжээ. Харамсалтай нь Рики энэ мэдээллийг хаанаас авсан эсвэл энэ түүх үнэхээр баталгаатай эсхийг огт дуртаагүй байдаг. Хэрвээ энэ түүхэнд өчүүхэн ч гэсэн үнэн зүйл байгаа бол энэ бичлэгийг бүрч илүү төвшөөртэй болгож байгаа нь гарц.
цаг бай. Мэдээж тэр дүрс нь ердөө гэрлийн тусгайл, камерын тохиргоо эсвэл бичлэгийн чанараас үүссэн хийдвэрс байх боломжтой. Ялангуяа бичлэгийн турш гэрэл анивчиж байгааг нь бодолцвол ийм тайлбар хангалттай хийж болно. Гэсэн ч тэр хэлбэр галтгооны хэсгээр хөдөлж байгаа байдал нь энэ бичлэгийг зүгээр нэг үл тоомсорлоход хэцүү болгож байна. Харин та Рикигийн гэрт юу бичигдсэн гэж бодож байна? Доор комментэд сэтгэлдээ хаваалцаарай. 2025 оны 12 сарын 25-нд TikTok дээр нэгэн хэрэглэгч дараах бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Уг бичлэг дээр тэд ой дундуур явж байтал гинэт газар дээрх нэгэн хачирхалтай нүхтэй таардаг. Дотор нь юу байгаа бол гэж сонирхон тэд нүхрүү бууж доор нэсэн хонгил шиг хэсгийг судлахаар шийджээ. Гэхдээ энэ мэдээж хамгийн зөв шийдвэр байгаагүй гэдг нь ойлгомжтой. Тэдний хэлснээр тэд хонгил руу орсон даруйдаа нэг л эвгүй мэдрэмж авч эхэлсэн байна. Тэр хэсгээр алхаж байхдаа бүр сандралд орж паник атак болох гэж байгаа мэт санагдсан хэмээн тэд хэлжээ. Гэсэн ч тэд мэдрэмжээ үлдээн хонгилын гүн рүү үргэлжлүүлэн авсан байна. Харин бичлэгийн 18 дахь секунд орчимд хонгилын төгсгөл хэсэгт анхааралтай харах юм бол харахуу дундаас тэднийг ширтэж байгаа мэт нэгэн цайвар царай харагдаж эхэлнэ. Тэр дүрсийг бүрэн тодорхой харахад хэцүү ч анзаарсан даруй шууд ялгарч харагдахаар ажээ. Ялангуяа тэр царайг олж харсныхаа дараа нэлээд тод харагддаг болохоор зарим үзэгчид энэ бичлэгийг үнэхээр хүйц төрүүлэм гэж үзнэ нь ойлгомжтой. Мэдээж энэ бичлэгт зориудаар тавигдсан эсвэл засварлаж хийсэн хуурамч бичлэгч байх боломжтой. Гэхдээ энэ бичлэгийг хийж байхдаа мөн дараа нь засварлаж байхдаа нийтлсэн хүнд ийм тод харагдаж байгаа зүйлийг яаж огт анзаараагүй байж болох вэ? TikTok дээр Кейл Антоны гэх нэгэн эрэгтэй шөнө оройн цагаар гэрээхээ дотор бичигдсэн хамгаалтын камерын бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Тухайн орой бүх зүйл тайван энгийн мэт байсан болтой. Гэхдээ бичлэг ихэндээ хэвийн харагдавч удалгүй байдал нэг л эвгүй болж эхэлдэг. Яг энэ хэсэгт галтгааны ойролцоо байсан нэгэн сандал гинэт өөрөө хөдөлж байгаа мэт харагдана. Энэ мөчийг бүр сонирхолтой болгож байгаа зүйл нь Кайли Муур үүнд бараг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа юм. Сандлын хөлөөн өөрөө маш бага, анзаарагдахгүй шахам. Гэхдээ энийг харж чухал шууд ялгарч харагдахаар байв. Харин тэр шин арай хожуу бичигдсэн 2 дахь бичлэг галтгоонд бүр хачирхалтай зүйлс болж байгаа нь харагдана. Хоёр явдал хоёулаа нэг шөнө болсон гэх мэдээлэл нь энэ бичлэгийг бүр ч илүү чихвэц төрөлм болгож байв. Ялангуяа ойр хавьд нь хинч байхгүй хахад эд зүйлс өөрөө хөдөлж байгаа мэт харагдаж байгаа нь бүр ч эвгүй. Мэдээж энд болж байгаа зүйлд энгийн тайлбар бас байж болох юм. Магадгүй камерын гадна байсан ямар нэгэн зүйл байшин доторх чичрээ эсвэл бичлэгээ шууд анзаарахгүй өөр нэгэн шалтгаан нөлөөлсөн байх боломжтой. Гэсэн ч хоёр бичлэг дээрх хөдөлгөөн болон цаг хугацааны давхцал нь үзэгчдийг эргэлзэхэд хүргэжээ. 2026 оны 2 сарын 7-нд Paranormal Impress нэртэй нэгэн TikTok хэрэглэгч өөрийн хаягтай дараах бичлэгийг нийтэлжээ. Түүний тайлбарласнаар тэр зүгээр л галтгооны гэрэл хасаалттай үлдсэнийг нөхөртөө харуулах гэж зураг авахыг оролдож байжээ. Гэвч өөрөө ч огт төсөөлөөгүй нэгэн зүйлийг камертаа буулган авсан байна. Энэ зураг хэр чихүц төрүүлэм харагдаж байгааг үүсгэхэд үнэхээр хэцүү. Зураг дээр дүрс үнэхээр хүнтэй төстэй харагдана. Гэхдээ үүний зэрэгцээ нэг л 90% эвгүй мэдрэмж төрүүлэм зүйл байгаа нь анзаарагдана. Яг л өрөөнд дотор зогсож буй сүнслэг дүр мэт.
Царай болон биеийн хэлбэрэн бүтгэн боловч зураг дээр анзаарсан зариуд шууд нүдэнд тусгаар хангалттай тод харагдана. Бичлэгийг нийтлсэн эмэгтэйгийн хэлснээр түүний бодлоор тэр дүрс Энн Берлин гэх эмэгтэйтэй төстэй ажээ. Тэрээр Энн Берлиний нэг өөрийнх нь хамаатан байсан хэмээн хэлсэн байна. Хоёр зургийг зэрэгцүүлж харахад царайны хэлбэрт үнэхээр тодорхой хэмжээний төстэй байдал байгаа мэт санагдана. Зарим үзэгчид энэ зургийг хуурамч байж магадгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэр сүнслэг дүрсийг дараа нь зураг дээр дижиталаар нэмж оруулсан байх боломжтой хэмээн тайлбарласан байна. Гэсэн ч зарим хүмүүсийн хувьд зураг хангалттай үнэмшилтэй харагдсан бөгөөд ядчил эргэлзэхэд хүргэсэн байна. Тэгвэл та энэ талаар юу гэж бодож байна? Коммент хэсэгт сэтгэлдээ хуваалцаарай.